Нэвтрүүлгийн ивент итгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. За манай нэвтрүүлэгт Монголын тэшүүрийн маструудын холбооноос хүсэлт ирсэн байгаа. Ингээд хүсэлтийн дагуу бид бүхэн нэвтрүүлгээ хандгаатын мөсөн голгуурын талбай дээрээс бэлтгэж байна. Энэ жил болохоор Америк улсыг зорих гээд энэ жилийн хувьд бол бэлтгэл нэлээд сайн хангагдсан. Нодлон жилийнхээс арай илүү хийсэн. Ялангуяа бол энэ тэшүүрийн спорт хүнд спорт. Ягаад гэвэл энэ хутганы эрен дээр биднээс уралдаж яадаг. Одоо дараагийн том 3 дахь олимп нь бол Ахмадын олимп байгаа. Энэ олимпт бол дэв дэлхийн аварга болж исэн, олимпийн аварга болж исэн ийм том тамирчид оролцдог. Тэгээд тийм учраас маструудын өвлийн олимп, Ахмадын олимп гэж хэлсэн байгаа. Өнөөдөр ингээд бид бүгдтэй мөрөөдөл биелэх багийн хамт олонтойгоо бид Америкт болох тэмцээнд орох гэж байгаадаа маш их баяртай байна. За ингээд 15 цаг 10 минутын нислэгээр Сөүл улсаар дамжин за Америкийн Чикаго хот руу одоо нисгэд бэлэн болоод байна. Амжилт. Мөрөөдөл биелэх нэвтрүүлгийн уран бүтээлчид Монголын тэшүүрийн маструудын холбооны тамирчдынхаа хамтаар Америк улсын Чикаго хотын олон улсын нисэх онгоцны буудалд дөнгөж сая буулаа. За ингээд бид бүхэн өчигдөр Монгол улсаас нисгэд бол орой 5 цаг 10 минут болж исэн. Энэ чаны онгоцны буудал дээр нэг хоноод одоо ингээд Чикагод сая буулаа. Ямар ч байсан цагийн зөрүүтэйгээ нийлээд 10 цаг гарна нислээ. Одоо Чикагогийн цагаар 9 цаг 38 минут болж байна. За өнөөдөр Америкийн нэгэн улсын Чикаго хотод тэмцээнд оролцохоор ирсэндээ маш их баяртай байна. Олон цаг агаарт нисэн учраас өнөөдөр газраас буусан их маш гоё нэлээд хүүтөвтөр салхитай байна. Ингээд одохгүй бүгдээрээ тэмцээний талбай дээр уулзцгаая. Ирсэн зорилго бол Америкийн нээлттэй гүйлтийн тэшүүрийн тэмцээнд оролцохоор ирсэн байгаа. За одоо миний арталт бол Petit National Ice Center гэдэг одоо яг стандартын мөсний төв юм байна. За өнөөдөр бол тэмцээний эхний өдөр байгаа. 1500 эмэгтэй эрэгтэй хоёр төрөлтэй оролдоно. Ингээд одоо өглөө 8 цагаас тэмцээтэй гэд бид нар Чикагогоос цаг 30 минутын өмнө гарлаа. Тамирчид бүх орны тамирчид бэлтгэлээ хийгээд эхэлсэн байх шиг байна. Ингээд тэмцээнээ хамтдаа үзсгээ. За Чикагод ирээд бид нар бол өнөөдрийг хүртэр нийтдээ 4 хонлоод тэгээд өнөөдөр бол одоо яг 8 цагаас тэмцээн маань эхлэх гэж байна. За бид нар бол 2-ны өдөр ирээд одоо бол 6-ны өдөр өнөөдөр тэмцээн маань эхлэх гэж байна. Тэгэхээр нийтдээ бол 4 хоног бас цагийн зөрүүгээ гаргах, мөсөн дээрээ гарч бэлтгэлээ хийх болохгүй учраас 4 хоног бол мөсөн дээрээ гарсан одоо тамирчдын маань бэлтгэл бол нэлээд хангагдаад одоо боломжийн болчоод тэмцээн маань эхлэх гэж байна. Дэлхийн улс орнуудын шигшээ тамирчид ирсэн байгаа хта. Одоо залуу насндаа дэлхийн рекордыг эвдчихсэн олимпийн тэмцээн уралдаанд оролцож исэн бүхий л тамирчид бол одоо хэдийгээр өнөөдөр Ахмад тамирчдын тоонд орсон явж байгаа боловч Ахмад тамирчдын тэмцээнд яг л залуу наснда яаж орж исэн тэр үе шигээ л оролцоод явж байна. Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаан болно. 500 метр нь бол 2 удаа уралдана. Тамирчид маань 1500-д бол 1 удаа уралдана. Тэгээд гарааныхаа одоо гаргасан амжилтаараа өнөөдөр бол медаль энтрээ аваад бас өнөөдрийн хувьд бол тэмцээн яг ийм 2 цайд уралдана гэж бодож байна. За тэгээ ямар ч гэсэн манай мөрөөдөл биелэх нэвтрүүлгийн уран бүтээлчид за ингээд одоо Монголын тэшүүрийн маструуд тагаа ирсэн байгаа. Тэгээд одоо тэмцээн эхлэх чинь за бүгдээрээ хүлээгээл медаль хүлээгээл сууж тий. Тэгээ да медалаа хүлээгээд тамирчтай амжилттай оролцоосоо гэж дотроо хэдүүлээ залбираад суужээ.
За тэмцээн одоо яг эхлэж байгаа шиг байна. Одоо хэдхэн минутын дараа сэтгэл ямар байна? Нэлээд догдолж байна. Нэлээд олон орны тамирчид ирсэн. Нодлон жил бас Канадад уралдаж байсан хөрсөлдөг шүт маань хөрсөөрөөд ирсэн байна. Тийм учраас одоо ингээд хэдхэн минутын дараа тэмцээн эхэллээ. Нэг 6-7 минут л үлдээд байна да. Standard out of Mongolia. The finish. And he cut it, looking for a national ice in a personal. Ерөнхийдөө чи магаан найзгаас сонссон. Нэг анги. Багшин дэдийн Тамирын анги. Нэг жилийн дараа уулзж байна. Одоо 30 жил үү? 32 За найзаагаа 34 жилийн дараа харсан чи ямар санагдав? Сонин харагдаад. Яг тэр юм биш үү? Тий. За Эрдэнэтийн өгш найзаагаа харсан чи сэтгэл ямар вэ? Маш сайхан байна. Хүн энэ утагт алс сул ирчээд ингээд ангийнхаа бүр оюутан байх үеийнхээ найзтай уулзна гэж төсөөлөөгүй байхад тэргээр тэгээд ингээд сайхан уулзна гэдэг чинь үнэхээр сэтгэлд маш их догдлуулсан их гоё байна. Олон жилийн дараа уулзсан чи өнөөдөр одоо ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ? Нэг төлөвлөгөөтэй ирсэн ба. Одоо мэдгүй одоо энэ хүн одоо ямар юу сонирхож байна тэгэл ангийнхаа хүүхдийг дагуулад бид хоёр одоо чөлөө аваад баг нэг оргоц цус ирээрэ гэдэг шиг тэгэл наашаа хар урдаар гүйлээ шүү дээ. Тий. Тэгээд There has been a thought because the Masters Row competition. Our first Mongolian women's champion, Erdemir Istanbul. За баяр хүргэе. За баярлалаа. За ямар төрөлтэй ямар медаль авчих вэ? 1500 метрийн зайд амжилтад 1-р байранд орсон байна. За ямарчсан баяр хүргэе. За сэтгэл ямар байна? Маш гоё байна хүн. Өнөөдөр бас ийм сайхан үед мос амжилтад оролцож улсынхаа нэрийг гаргасандаа маш их баяртай байна. Тэ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сэтгэл өдөөдөө гарахгүй юм тий. За тэгээ одоо юм ахад үлдсэн зай байгаа тий. Тий. 1000 метрийн зай байгаа маргааш. За амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр ямар ч байсан манай монголчуудын оролцсон Америкийн нээлттэй тэмцээн бол маш амжилттай болж манай монголчууд маань зай зайндаа одоо хос медалуудыг авч эхэлж байна. За сэтгэл ямар байна вэ? За сэтгэл маш өндөр байна. Манай тамирчид бол одоо үндсэн зорилгынхаа эхнээс нь биелүүлээд явж байгаад баяртай байна. Манай хоёр тамирч маань эхнийхээ медалийг зарим нь бүр хос медаль аваад эхэлж байна. Ингээд сэтгэл өндөр байна.
За ингээд Америкт амьдардаг найз нараас нь бас төлөөлөл болж хөгжөөнд дэмжих гэж ирсэн байгаа. За тэгээд сэтгэл ямар байна вэ? Маш сайхан өндөр байна. Ингээд найз мараа ингээд хосоор медаль аваад бид бүгдийг маш их баярлуулж байна. I'm so happy. За Эрдэнэжийн сэтгэл ямар байна вэ? Маш сайхан байна. Өнөөдөр бүгдээрээ сайхан медаль оролцсон тамирчид маань авч чадсандаа баяртай байна. За тэгвэл маргаашийнхаа тэмцээнд бас амжилт хүсье. За. За Petit гэдэг энэ бол үндэсний мөсөн гулгуурын талбай маань бол үнэхээр бас айгу алдартай талбай юм байна тийм. Тэгээд дотроо зөвхөн одоо гүйлтийн тишүүрийн одоо мөсөн гулгуур байгаа биш. Бас дотроо бас олон төрлийн тэмцээнүүд бас зэрэг явагдах боломжтой. Гэт энэ бол стандарт хэмжээтэй талбай 400 м-ийн тишүүрийн мөстэй. Тэгээ дээрээс нь хоккейн ийм талбай байна. Энэ талд бол уран гулгалтын талбай байна. Тэгэхээр энэ мөсөн гулгуурын талбай дээр бол дөрвөн спортыг зэрэг хөгжүүлэх боломжтой. Гүйлтийн тишүүр байна, шорт трек байна. Тэгээд уран гулгалт байна. Зуны цагт бол хөнгөн атлетикийн тэмцээнүүд зэрэг явагдах боломжтой. Тэгэхээр миний бодлоор бол Монгол улсад маань нэг ийм мөсөн гулгуурын талбай байхад дөрвөн спорт зэрэг хөгжих дэлхийн хэмжээнд манай залуу өсвөр үеийнхэн маань өндөр амжилт үзүүлэх олимпийн аваргууд төрөхөд бол үнэхээр их дөхөн болно гэж бодож байна. Тэгээ манай улс их орн маань төр засгийн удирдлагууд маань энэ тал дээр анхаарасай л гэж бодож байна. Үнэхээр хойч үед маань асар том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Залуу хүүхдүүд маань тий одоо бас олимпийн эрх аваад ирсэн бас манай тамирчин байгаа шүү дээ тий. Тий манай одоо Сумья гэдэг тамирчин маань өсвөр үеийн тамирчдаас олимпийн эрх авчаад байгаа. Тэгэхээр бидний залуу үед бол хэдийгээр тэд нар маань гадаа бэлтгэлээ хийж хүнд нөхцөлд бэлтгэл юугаа хийж байгаа ч гэсэн асар их боломж байна л гэж би ерөөсө бодож байна тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. За одоо сүүлийн тойрог минут 53 секунд. За одоо гараан дээр бариан дээр орж ирж байна да. Манай тамирчин. За 2 минут. За манай Эрдэнэжчүүд маш сайн гүйлээ 2 минут 3 секунд 99 дайлтаа 94 дайлтаа гүйлээ. Дөнгөж сая манай Эрдэнэжч бол гүйчлээ. Одоо дараагийн 2 дахь тамирчин маань бол гүйж ах шиг байна тий. Өнөөдөр манай тамирчид маань 1000 м-т гүүн, эмэгтэйчүүд нь 3000-д, эрэгтэйчүүд нь 5000 м-т одоо уралдана. Тэгээ дөнгөж сая Эрдэнэжч маань 1000 м-тэй уралдаад ороод ирлээ. Маш амжилттай оролдлоо. Ямар ч өөрийнхөө рекорд амжилтыг эвдээл ороод ирлээ тий. Тэгээ одоо дараагийн тамирчин Сансар Улиг маань уралдах гэж байна. 1000 м-т уралдана. За амжилттай орсон шүү. Айгуу сайн явсан. Тийм маш сайн явсан. За ямар ч гэсэн тэмцээн 2 дахь өдрөө өнөөдөр амжилттай үргэлжлэлээ. За уралдаад ороод ирсэн ямар хөө вэ? Сайхан байна. Энэ удаагийн тэмцээн дээр нодлон жилийнхаа бүх рекорд амжилтуудыг шинжилэн тогтоочихлаа. Маш сайн явлаа. Бас битүү стадион дотор уралдаж байгаа учраас энэ маш сайхан амжилтууд гарч ирж байна. Өчигдөр 2 алтан медаль авсан байгаа. Урд жил 3 хүрэл авсан байгаа. За өнөөдөр бас дахиад хүлээгээ сууж байгаа зү. Тий. Ямар ч байсан медалийнхаа өнгийг өөрчилж алтан медаль авлаа. 3 дахь медаль авж байна. Энэ бол маш сайхан амжилт байгаа. Гэхдээ ийм сайхан мөсөн дээр бас яг уралдахад бол техникүүд бас их шаардлагатай байна. Бидүүсээ нөө залуудаа үзчихсэн техникүүдээс ч ингээд өөрөө бас энэ хүмүүсийнхаа мастеруудын техникүүдийг үзэхэд бол нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас биднээс бас ийм нөхцөлд ийм мөсөн дээр уралдаад байх юм бол ахмад тамирчид бол амжилт гарах бүрэн боломж байна. Хамт уралдсан манай Сансар Улиг маань 500 м-т бол гайхалтай амжилт үзүүлээ ш 42 гүйж байна. Тэгэхээр энэ маань сар ийм мөсөн дээр бэлтгэх юм бол 41 лөө бол орох бүрэн боломж байна. Тийм учраас энэ талаас бас боломж байдаг бол битүү ийм сайхан мөсөн дээр бэлтгэл хийх юм бол боломж байх юм бол амжилтууд ахих бүрэн боломж байна. Манай Монголд ийм сайхан битүү стадион байдаг бол одоо манай залуучууд ч гэсэндээ амжилт гарах бүрэн боломжтой байна гэдгийг одоо мастер хүний нүдээр харж гинөө.
харж байна. Энд бол манай залуучууд бол өөр амжилт үзүүлэх бүрэн боломж байна. Ийм сайхан үсэн дээр одоо зүгээр ирээл энд үсэн дээр одоо сансар үйлэг бид хоёр гэхэд л ерөөсөө 3 удаа л бэлтгэл хийлээ ш 3 өдөр өмнө ирж тэрний үчинд өнөөдөр ийм амжилт миний рекордууд бол ерөөсөө 10-аас заримдаа бүр минутаар хүртэл агсан боломжууд гарч ирлээ ш амжилтууд. Тэгэхээр энэ юу гэсэн гэхээр энэ мөсний жүжигчэнд хүн бэлтгэл хийх юм бол ийм сайхан амжилтуудыг өшөө рекорд амжилтуудыг залуучууд эвдэх боломж байна гэдгийг л биднээс харуулад байна. Одоо биднээсийн өмнөсөн дэшүүрүүдийн тэгш бус Мариад байсан энэ бүгдийг биднээс энд эртэрснийхээ хүчин засуулж амжсан. Ийм учраас техникээр нь яг зөв техникүүд хийхэд бол боломжтой. Сая миний хувьд бол 500 м-д бас нэг алдаа гаргасан. Яагаад тэгэхээр ингээд тойрог руу ороод явж явах үед нөгөө дэшүүрээ засаагүй байхад бол ингээд морилцчихж байгаа байхгүй. Тэр нь яг унахчих гад тэгээд унан дусаад тэгээд арайж унаагүй тэгээд тогтож аваад явсан. Тэгэхээр бидүүс яг өөрийнхөө одоо бидүүсийн өмсөж байгаа дэшүүр маань гологдоод эхэлж байгаа энэ мөсөн дээр. Тэгэхээр биднээс бас хэрэгэл материалаас эхлээд бас боломжууд их хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Одоо 500-д уралдахад техникийн хувьд 1500-ийн техникүүдийн ялгааг таялж хөө. За 500 м бол мэдээж маш хурд шаарддаг эсвэл гараанаас л зөв хурдтай гарч чадах юм бол тэр 100 м-ийн отросгийг сайн хөөх юм бол тэр ирчээрээ биднээс 500 м-д бол амжилт гарч чаддаг. За 1000 м-д бол 2 тойрог хагас тойрдог. Тийм учраас гарааны хөөл дараа нь зайн дундын нэг зав тойргийг бол яг тойргоо цаг бариад өөхөд одоо ингээд ирэхэд одоо биднүүстэй хамт бас дасгалжуулагч хэрэг болоод байна. Тэгэхээр бидүүс графика мэдэж хилж амжихгүй байгаа. Нэг нь уралдаа дараа нэг нь гарч болохоор чинь цагаа барьж мэдэхгүй. Тэгэхээр одоо бас мастер энэ тамирчтай Ахмад тамирчдыг яахгүй голохгүйгээр дасгалжуулагч байх юм бол тойргийн цаг хилээд байх юм бол бидүүс чинь бас өмнө нь уралдчихээс ус цагаа бариад одоо энэ уралдаж байгаа тамирчид бол бас дасгалжуулагчтай байгаа учраас амжилт нь дахиад байгаа байхгүй юу? Ингээд аавсан Монголоос энэ Америкийн нэгдсэн улсад ирж одоо тамирчдыг ингэж сурталчилж дэмжиж байгаа та бүхэнд бас их баярлалаа. Энэ одоо бид нарыг одоо энд одоо тамирчдаа хуучин ангийн хамт залуучууд одоо энэ хүмүүсүүдтэй ингэж уулзуулж учруулж энэ тэмцээнийг сонирхож үзэж одоо ингэж хөгжөөнд дэмжиж ингэж байгаадаа бидний зүгээс бол маш их баяртай байна. Энд ирээд би одоо 16 жил болж байна. Гэр бүл үр хүүхдээ хамт амьдардаг. Сансар үйлгэн ирээд амжилттай оролцоод 2 алт аваад одоо маш сайн байгаа. Одоо өнөөдөр маш сайн амжилт гаргасан. Бид бүхэн маш happy байгаа. Ингээд энэ дэлхийг ашиглаад Монголд байгаа ээжтэй болон ах дүү нар найз нөхөд ангийн хамт олондоо ингээд сар шиндээ сайхан шинлээрээ бид бүхэн маш сайн байгаа шүү гэж хүсэн өрөөё. Тэгээд найзгаа энд ирээд ингээд тэмцээнд орж байгаа ороод амжилт үзүүлж байгаад нь бол маш баяртай байна. Бид бүхнийг одоо Чикагогоос одоо тэмцээн болж байгаа энэ Висконсин муч өдөрт одоо энэ цаг 30 минут явж ирж бэлтгэлээ хийдэг. За тэгээд бас цаг 30 минут явж гэртээ ярьдаг. Бид бүхнийг одоо бүх унаа одоо гэртээ байлгаж хоол за бүх зардлаар ивент итгэж бид бүхэнтэй үргэлж хамт сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан бол нэвтрүүлгийн зүгээс маш их баярлалаа. Дараагийн ч гэсэн энэ дахин багтан тэмцээн болох бах. Өшөө мундаг тамирчдаг авчирж ирж Монгол улсынхаа далбааг өндөрт бандуулаарай. Монголын далбаа мөн тэнцээ байна. Тэмцээний маань зохион байгуулсан хүн байгаа. Ингээд 2 өдөр үргэлжилсэн энэ тэмцээн маань одоо дэлхийн ямар зэрэглэлийн тэмцээн бэ? Тэмцээн бол өөрөө яг дэлхийн хүлтийн дэшүүрийн Ахмад тамирчдын тэмцээн. За энэ тэмцээн бол үнэхээр маш их чухал тэмцээн байгаа. Яг тэгэхээр энэ тэмцээнд бол яг өнөөдрийн тэмцээн зохион байгуулалт дуусгалдад бол 2 тамирчин одоо дэлхийн рекордыг эвдээд байна. Дээрээс нь бол энд олон дэлхийн одоо рекордыг эвдсэн олон тамирчид бас энд оролцсон. Тэгэхээр энэ тэмцээн бол яг үндийн хэрэг дээр бол маш их туршлага хуримтлуулсан, маш их амжилттай уралдаж байгаа хүмүүсийн оролцож байгаа тэмцээн юм аа.
Зохион байгуулсан үний хувьд бол одоо манай Монголын тамирчдын амжилт бол ямар үзүүлэлттэй харагдсан бэ? The results will be Яг нөгөө наривчлсан дүнгийн нь бол имэйлээр бид нар явуулна. Тэрээс бол Монголын тамирчдын хувьд бол энд маш сайн бол оролцсон байгаа гэдгийг л хэлье да. Right. Thank you. Thank you. Өнөөдөр бол тэмцээн нь 2 дахь өдрөө үргэлжилж байна. Ингээд өнөөдрийн тэмцээн гэсэн манай оролцсон тамирчид маш амжилттай оролцлоо. За эрэгтэй төрөлд бол бас алтан медалийг бас авчирлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За энэ тэмцээнд одоо 3 зайд уралдаж 3 зайдаа гурвууланд нь өөрийнхөө амжилтыг ахиулахаас гадна 3 медаль авлаа. Битүү талбайд оролцсноор онцлог байлаа. Тэгээд амжилт бол маш сайн гарлаа. Ажлынхаа амжилтаас хамаагүй илүү сайн оролдлоо. Висконсин мужийн Милвоки хотод болсон Америкийн нээлттэй тэмцээнд бол манай эмэгтэй эрэгтэй төрөлдөд хоёулаа оролцож одоо 3 алтан медалийг хүртлээ. За оюуны агч минь амжилт бол зөндөө их бүр асар өндөр байна. Баяр хүргэе. За баярлалаа. Манай 3 тамирчин маань ирж оролцож байгаа. Манай 2 тамирчин бол маш амжилттай оролцож Эрдэнэтийн агч маань бол 500, 1500 метрт 3 алтан медаль авлаа. Сансар хөлөг маань бас 1500 метрт ингээ 3 алтан медаль авлаа. Бид бол үнэхээр маш их амжилттай оролцлоо. Үнэхээр баяртай байна. За ингээд ямар ч байсан нэлээ олон орны тамирчид ирсэн. Тэмцээн бол маш өндөр өрсөлдөөн дунд явагдлаа. За тэмцээн бол өндөр өрсөлдөөн дунд явагдахаас гадна маш сайн зохион байгуулалт сайтай явагдлаа. Үнэхээр 280 тамирчин бол хоорондоо үнэхээр хүч чадлаа маш сайн одоо өрсөлдөж тэмцээний дүн саяын одоогийн байдлаар гарлаа. Энд бол Америкийн нэгдсэн улс, Канада хоёр бол маш өндөр өрсөлдөөнтэй үнэхээр их олон тамирчин ч оролцож байна. Мундаг тамирчид ч оролцож байна. Тийм учраас тэр хоёр орн бол одоо маш сайн оролцож байна. За тэгээд тэрнээс гадна манай Монголын тамирчид бол дутхааргүй хэдий цөөхөлийн ирсэн боловч дутхааргүй өндөр амжилтуудыг үзүүллээ гэж би бодож байна. Эрдэнэтч таны насны тамирчид гэсэндээ бас айгүй хурдтай хүчтэй байлаа. Нэлээд өрсөлдөөнтэй байлаа. Канадын тамирчид байлаа, Америкийн тамирчид байлаа. 2 3 мужаас ирсэн. Ийм учраас нэлээд өрсөлдөөнтэй явагдаж дууссан. За ингээд ерөнхийдөө бид бүхэн Улаанбаатараас гараад Чикагод ирээд бол нийтдээ өнөөдөр хүртэл 5 хоног боллоо. За 5 хоногийн 3 хоногт нь бол бэлтгэлээж 2 хоногт нь бол тэмцээнд оролцсон байгаа. Тэшүүрийн спорт бол Монгол улсад хөгжихэд бол маш ойр дөхөм бас нэг алхмаар улам их ойрцсон болоо гэж би хувьдаа бодлоо. Яг гэвэл энэ тэмцээнд бол дандаа дэлхийн одоо бүх олон орноос ирсэн мастер тамирчид бол ирж оролцдог юм байна. Тийм учраас манай мастер тамирчид гэсэндээ Монголынхаа өсвөр үеийн тамирчдыг бол өөрсдийнхөө одоо амжилтаас илүү амжилтанд хүрэхийн төлөө бэлдэж одоо дэлхийд Монгол улсынхаа нэрийг удахгүй бүр олимпиад мандуулна гэдэгт бол манай нэвтрүүлгийн уран бүтээлчд олон бид бүхнийг одоо хөгжөөнд дэмжиж байгаа. Хөгжөөнд дэмжихт бол итгэлтэй байсан. Ингээд бид бүхний тэмцээн маань амжилттай өндөрлөж бүгдээрээ одоо ингэртэй 3 хос алтан медалийг зүүж медалийн хураг болсон сайхан тэмцээн болж өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая.